За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд цахилгаан хайчны сургагч багш Ууган Дэрж гэдэг хүн байна. Ингээд өнөөдөр та бүхэнд цахилгаан хайчаар хэрхэн хонь харгах талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Үүнд бол эхлээд цахилгаан хайчийг угсрах, хоёрдугаарт нь бол цахилгаан хайчны хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар, за гуравдугаарт нь бол цахилгаан хайчийг угсраад хэрхэн ажилуулах талаарх мэдээллийг дараалтан өгье. За нэгдүгээрт нь бол цахилгаан хайч маань ерөнхийдөө бол энэ хамгийн нэгдүгээрт нь бол хайч угсрах техник буюу хайч нь энэ байна. За энэнд бол дагалдах хэрэгсэл болох энэ уул байна. За дараа нь бол энэ ир цахилгаан хайчинд орно. Энэ хоёрыг бол энэ их биеийн угсарснаар цахилгаан хайчинд хонь хайчлахад бэлэн болно гэсэн үг. За хэдүүдээ энэ уулны талаар авч үзье. Энэ уул бол энэ дотроо бас маш олон төрөлтэй. Уул бол бас нөгөө тухайн цахилгаан хайчны маань хамгийн гол хэсэг болох уул. За энэ уул бол дотроо бас янз янзын төрөлтэй байна. Энэ уулыг бол хонь харгахад бол аль ч нөхцөл бас ашиглаж болно. За энэ уул чинь бол дотроо бас 2-3 янз маш олон төрөлтэй байж болно. За энэ бас уул байна. Энэ шулуун уул нь бол нөгөө хөндөрөөгөө хоньыг хайшлахад бол маш тохиромжтой ийм уул байгаа. Энэ дэгээтэй уулаар бол бас ямар ч бүх төрлийн хоньыг харгах ийм боломжтой уул байгаа. За дараагийн биднээсийн нэг зүйл бол энэ ир уул хоёрыг болоод хоёуланг нь холбосноор тухайн хайч маань ажиллаж эхэлнэ. Энэ хайчийг бол яг гэхээр эхлээд улаан угсрахын тулд энэ дээд халын энийг бол эргүүлж өгнө. Гэхдээ бол энийг эргүүлэхдээ мултарч унтал нь бол эргүүлэхгүй. Зүгээр ингээд тайван тодорхой хэмжээгээр сулхан ингэж эргүүлж өгнө. Ингээд энэ эргэж байгаа. За ингэж жагаад хайчаан дээшээ харуулж байгаад бид нар энэ улаан ингээд тавьж өгнө. Энэ уул маань өөрөө юм хоногтой. Хоног нь бол энэ хэрийн саруу шиг юм байгаа. За энэ хэрийн саруу шиг юм хоног дээр ингээд ороод өгнө. За ингээд улаан тогтоочлоо, ирээн тогтоочлоо. Биднээс улаан тогтооно. Улаан хүмүүс болохоор ийм уулынхаа хоёр талыг анзаарахгүйгээр ирийн дээш харуулчихъя гэдэг. Энийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Тийм болохоор уулынхаа ирийг нь тотгошоо харуулад ингээд хийн гэсэн үг. Хоёр талаас нь барьж чугаад ингээд хийлээ. За ингээд улаан бол тогтооцсон байгаа. Энд байгаа энэ хоёр болтыг бол сулгаан чангалаад өгөх учир. Яагаад гэвэл биднээс энэ уулыг тааруулах учраас учиргүй чангалчиж болохгүй. Ингээд тодорхой хэмжээгээр гараараа сулхан чангалаад өгчнө. За энэ хооронд уул ир хоёр ингээд ирээ чангалаагүй байгаа учраас уул ир хоёрын хооронд ийм зай үүссэн байгаа. Энэ зайг багасгахын тулд юу ааж өгнө гэсэн үг. Энэ ирийг жоохон чангалж өгнө гэсэн үг. Нөгөө болтоо ингээд чангалаад өгнө. За ингээд чангалаад өгөхлөөр яасан нөгөө уул ир хоёр маань нийлчихсэн байна те. За ерөнхийдөө бол уул ир хоёрыг ингээд тааралцсны ардаар бол уул ир хоёр маань зүүнчэн баруунчэн бол илүү гарах ёсгүй. За эхлээд хэдүүлээ гэхээр юу байна? Уул ир хоёроо эхлээд тааруулъя. Зүүнчэн баруунчэн хоёрын тааруулъя эхлээд. За ийшээ илүү гарах ёсгүй. Ийшээ бас илүү гарах ёсгүй гэх нь шүү дээ. За ингээд энийг ингээ эргүүлээд энэ уул маань ийшээ илүү гарсан байна. Ийшээ дутаж байна. Тэгэхээр гэхээр энийг үйл ялг ингээд тогтоогод өгчнө. За дахиад ингээд энийгээр эргүүлээд үзэхлээр ийшээ илүү гарахгүй байна. Ийшээ илүү гарахгүй байна гэхээр зүүнчэн баруунчэн бол энэ уул ирийг тааруулчих байна гэсэн үг. За урагшаа хойш нь бол ирнээс уул хоорондох зай нь бол үзүр нь бол 1.5-аас 2 мм-ийн зайтай байна. За энийг тааруулъя. Инхийн тулд гэхээр энийг ингээ үйл ялэг урагшаанаа ячна. 1.5-аас 2 мм буюу шүдэнцний модны дайтай юм зайт гарах учраас гэж байгаа. За гэхээр ийм зай гарна. Ингээд 1.5-аас 2 мм зай гарсан бол ахаад машинаа ингэж хөдөлгөж үзнэ. Ийшээ уул маань ахаа жоохон хөдөлсөн байна. Ийшээ илүү гарсан учраас ахаа жоохон тааруулчихна. За ингээд ийшээ таарсан байгаа. Ил уул хоёрын хоорондох зай бол 1.5-аас 2 мм-ийн зайтай. За ингээд уул ирэн тааруулсан бол энэ ардах болтыг чангална. Ийм материал байгаа. Энэ материал угаасаа тухайн цахилгаан машинд өөрт нь байж идэг ийм материал байгаа.
За ингээд яасан. Улаан чангалчихсан. Улаан чангалцсан учраас энэ эрийг бол бид нар сая улаан чангалцсан одоо ирээнд яаж чангалах вэ гэхээр эрийг бол учиргүй чангалж болохгүй. Хэрвээ учиргүй чангалах юм бол уул эр хоёр маань хооронд ингээ хөдлөх зай маань хөдлөхгүй болно гэсэн үг. За уулыг бас хэтэрхий сул байлгаж болохгүй. Тэгэх юм бол уул чинь одоо яг цахилгаан машин ажиллаад эхлэх үед бол уул нь одоо сураад очих юм магадaltaй. Тийм болохоор энэ дээд хадыг жоохон чангалж өгнө. Дээд хадыг чангалчлаа. Одоо биднээс уул дээр ингээ хөдөлж जैन те. За ингээд улаан хэрхэн яаж чангарсныг мэдхийн тулд ингэж хайчаа ингэж барьж угаад ингээд үзчихнэ. Ингээд энэ эргэж байх юм бол таны одоо угсарсан машины ер нь одоо суул байсан байна гэсэн үг. За сая бол яасан жоохон эргэсэн. За ингээд ерөнхийдөө бол бидний одоо цахилгаан хайчны маань их бие нь бол одоо ингээ бэлэн болчих байгаа гэсэн үг. За ингээд энийг бол одоо угсартын хаардаар бол одоо тослно. За ерөнхийдөө энэ машиныг маань тослохын тулд 4 газар тослох хэрэгтэй. Тослохдоо бол ийм одоо тосны сав ашиглаж болно. Мөн одоо ямар ч хамаагүй өөрт одоо байгаа ийм тосныхаа савуудыг бас ашиглаж болно гэсэн үг. Заавал ийм савч байх албагүй. За тэгээд тос нь бол ямар ч төрлийн одоо машинд ашиглаж байгаа мобиль тоснуудыг бас ашиглаж болно гэсэн үг. За энэ машинд бол 3-аас 4 төрлийн газар тослогоо хийн. За хамгийн нэгдүгээрт нь бол их биеийн тослогоо хийн. Их биеийн тослогоо хийхин тулд энэ одоо харагдаж байгаа нүхэнд одоо 1-2 туслаар хийн. За хэдүүлээ одоо тослъя. За ингээд би 3 туслаар явчлаа. За дараа нь бол одоо энэ гарын тал буюу одоо мотортой холбогдох хэсгийг тослогоо хийх гэж байна. За ингээд тусалчлаа. За 3 дугаарт нь бол яг уу гэхээр одоо их биеийг тослоно. Их биеийг тослохын тулд одоо энэ хайчны 2 талаар ингээд 1 2 ингээд 2 тослогоо хийчихнэ. За хамгийн сүүлд нь бол яг уул ирээн тосолж гин. Уул ирээн тосолж өгөхийн тулд ингээд уул ирэн дээгүүрээ ингээд нэг бүрчлэн шүд болгон дээр ингээд тосыг тусааж өгнө. За ингээд энэ одоо эхний ээлжний бол хайч маань бол одоо их бие мотортойгоо холбоод одоо залгах гээд ингээ бэлэн болж байгаа гэсэн үг ээ. Энэ мотор маань бол одоо ийм нарийн шалаанхан ийм уян голоос бүрдэнэ. Энэ уян голын маань 2 тал нь бол нэг тал нь бол ийм бүдүүн байгаа. Нөгөө тал нь бол ийм нарийн байгаа. За нарийн талыг нь бол саяын төрөний биднуусын угсарсан одоо хайчиндаа угсарна. Бүдүүн тал нь бол одоо яг моторондоо угсарна. Энэ голд юу явж байгаа гэхээр нөгөө нарийн уян гол байгаа. Энэ уян голоор тухайн хайчиг маань мотортойгоо холбож өгөх ийм уян гол байгаа. Энэ уян голыг болохоор энэ моторныхоо одоо энэ 2 болтыг тайлаад энэ тусгай түлхүүрээр ингэж оруулж өгнө. За хэдүүлээ одоо яах вэ гэхээр моторондоо энэ уян голоо холбож өгье те. За моторондоо уян голоо холбож өгөхийн тулд энэ дээр энэ болтыг бол сая ингэж судлаад авчлаа. Энэ болтыг мөн бас судалж өгнө. За ингээд энийг бол суглаад авчихна. Энийг дараа нь яах вэ гэхээр энэ хоолойныхоо рүү ингээ угсраад өгчихнэ. За ингээд угсраад өгчлөө. За энэ уян голд бол одоо яг мотортойгоо холбох энэ тусгай түлхүүр орох одоо ийм нарийн гол нэгэ гараад ирсэн байгаа. Энийг бол энэ моторныхоо саяын тайлсан хэсэгт бол оруулж өгнө гэсэн үг. За ингээд оруулаад өгчин. Энийг бол ийм одоо тухайн мотортойгоо хамт ирдэг ийм нарийн тусгай түлхүүр байгаа. Ийм түлхүүр байгаа. Энэ болохоор баригч түлхүүр нь. Энэ бол нөгөө эргүүлдэг ийм тусгай түлхүүр байгаа. За одоо тэгээ яах вэ гэхээр одоо тусгай түлхүүрээр энэ дээр байгаа загнаас нь ингэж барьж өгөөд тусгай түлхүүрээр энэ дээр байгаа загнаас барьж өгөхгүй бол энэ маань нөгөө голтойгоо цуг эргэлдээд байна гэсэн үг. За тэгээд энд байгаа нөхөр нь одоо оруулаад ингээд тусгай түлхүүрээр ингээд эргүүлж өгнө. За ингэж байгаад ингээд эргүүлээд өгчин гэсэн үг. За ингээд тогтоочж байна. За тэгэнгүүтээ одоо яах вэ гэхээр
саяын шургуулсан энэ хар юмаа ингэж эргүүлээд одоо саяас уян голоо ингээд тогтооцсон байгаа. Тэгээд дөрвөн саяын машиныхаа хар юмыг ингээд тогтоож өгöd. Ингээд тогтоогод өгчин. Тэгээд энэ голоо болохоор бас яг ингээд цаашаа түлхэж чинь. Тэгээд түрүүнийхээ тайлж авсан болтыг энд боогод чангалаад өгчин гэсэн үг. Энэ голоо унгаахгүй тулд ингээд давхар хөлөөд байхгүй гэсэн үг. Энэ болтоор ингээд чангалж өгöd. За ингээд болтоо чангалаад энэ болтыг маш сайн чангалж өгнө. Энэ голыг болоод ашиглах нь одоо тайлж эргүүлж өгсрахын тулд биднес энэ 14-ийн түлхүүр 12-ийн түлхүүр. За дараа нь бол 10-ийн түлхүүр 8-ийн түлхүүр. За 17-гийн түлхүүр юм 19-ийн түлхүүр гэсэн юм болтууд бас хэрэг болно. За тэгээд энэ хоёр болтыг чангалчлаа. Ингээд одоо голоо угсарсан моторондоо бол уян голоон залгацсан. Одоо энд бол яг хөглөөр бид нь одоо яг энэ хайчаа угсрах ийм технологи явагдана. За хайчаа угсрахын тулд бол энд бол ийм нэмэлтээр ийм хар ийм болт байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь бол хайчиндаа болохоор энэнтэй тогтоохын тулд ийм болтыг энд ингээ эргүүлж өгнө. За энэ болтыг ингээд эргүүлээд өгчлөө. За ингээд энэ хайч маань уян голтой буюу мотортой холбоход ингээд бэлэн болчихж байгаа гэсэн үг. За ингээд энэ моторыг бол ер нь бол яг Монголын нөхцөлд бол дандаа өндөр юмнаас юм уу өөртөө тааруулсан одоо өөрөөс нь үйл явдлыг өндөр хэмжээгээр бол юмнаас өлгөж өгөөд бүр их тохиромжтой. Энэ моторыг бол ер нь бол яг гэхээр гадаадын орнуудад бол дандаа ингээ өндөр хананд тогтоогоод шүрэгдчихдэг. Монгол орны хувьд бол энэ тэнд одоо тухайн хоныг нослох газартаа өндөр модноос юм уу шонгоос гойчтна. За уяхад бол яг үгээр угаасаа ийм уяа байгаа. Энэ уяагаар өөртөө таарсан газараас уйлчихна. За дараагийн нөхцөлд бол энд мөн уяа байна. Энэ уяагаар бол одоо мотороо тогтооцсон хойно бол энэ уяагаар бол нэг асааж унтрах ийм товчны энэ уяа унчин. Тэгээд ар дээр нь бол энийг одоо мотороо асаагаад 220 гаргадаг мотор нэгээ залгаад ажиллуулна гэсэн үг. За ингээд одоо та бүхэнд бол энэ моторыг одоо үлгөөд хайчаа угсрах үйлдэлийг одоо харуулъя. За хэдүүлээ одоо бол яг үгээр сая биднээс бол хайчаа угсарсан, дараа нь бол моторондоо уян голоо угсарсан. Одоо хэдүүлээ бол яа гэсэн үг. Тухайн мотороо одоо тогонд холбоно гэхлээр нөгөө 220 гаргадаг моторонд холбоно гэсэн үг. Хайчаа угсраад тухайн хоноо хэрэгхаас өмнө юу гэсэн үг хайчаа угсраад машинаа одоо шалгаж үзнэ гэсэн үг. За энэ хайч маань энэ уян голтойгоо холбохын тулд энэгээр нь ингэж оруулж өгөөд тэгээд яг ингэж морилгож байгаа л ингээд нэг эргүүлчихнэ. Ингэлээр тухайн хайч маань ингээд уян голоороо холбогдоод тогтчихно. Тэгээд ар дээр нь бол яг гэхээр одоо энэ утас бол дандаа уяа бол дандаа унжиж байх хэвээр. Энүүгээр биднээс бол тухайн одоо хайчийг асааж унтрана гэсэн. За яасан ингээд би тэгэхэд ингээд ажиллуулж юм гэсэн үг. За ингээд тухайн хайчаа одоо угсраад ажиллуулад одоо тухайн энэ уул ирний болт, дээд талын ирний болт зэргийг одоо яг таарч байна уу гэдгийг шалгана. Энэ бол яг гэхээр биднээс нөгөө эхлээд хайчтайгаа ажиллах одоо аюулгүй ажиллагаагаа шалгаж байна гэсэн үг. За ингээд одоо хоноо авцарлаа. Хашаа машин ажиллууллаа. Ерөнхийдөө бол юу цахилгаан машинаар хоныг хайжлахтаа бол ямар ч тийм нөгөө хүлэхгүй аргаар тухайн хоныг хайжлах ёстой. Хүлэх юм бол нөгөө энэ хайч өөрөө бол угаасаа стандарт нь бол хоныг хүлэхгүй аргаар хайжлах зориулттай юм хайч. Тухайн хоныг одоо яах вэ хөлийг нь боож угаад хайчилж гэх юм бол эсгэлт их гардаг. Нөгөө техник нь буруу байна гэсэн үг. За ингээд энэ хайчин дээр бол юм байгаа. Хайчаа ажиллуулаа, хонио хэрглаа. Биднээс бол тухайн хэргэж хүний хажууд бол юу байх ёстой вэ? Ийм тос байх ёстой. Одоо уул ир нь хонь хэргаж явах явцад зууралдаад явахгүй байх ч юм уу тэгвэл бол тослоно. За хэрвээ тухайн хонь маань маш сайхан одоо хөндөрсөн байх юм бол энэ уул ирээ сайн ирэлцсэн байх юм бол одоо энүүгээр 5-аас 10 хонь ч гэсэн хэргэж болно. Хэрвээ хөндөрөөгүй шороо ихтэй байх юм бол 1 юм уу 2 хонь хэргаад уул
92-оор сольж болно. Тэгэхээр тухайн хяргач хүний хажууд яг юу бэлэн байх ёстой вэ гэх юм бол одоо 99 уул 92 бэлэн байна. Ардаар нь бол тос бэлэн байна. За аптерик. Энэ аптерикаар бол яг үгээр аптерик бол бас биднээсээ гол багаж учраас уул ирээн солихын тулд энэ аптерик л хамгийн ойр байна гэсэн үг. Энэ аптерикний энэ тал нь бол энэ уулны болтыг эргүүлнэ. Нөгөө талынх нь энэ яах вэ гэх юм бол одоо хонь харгасны ар дээр энүүгээр ингээ шороо чигчдэг. Энэ хоёроор нь үс ноос чигчдэг. Тэрийг ингэж хусад цэвэрлэх зорилттой ийм хайж ийм энэ аптерикийн нөгөө тал нь. За ар дээр нь мөн бас ийм сойтыг байж болно. Энэ сойтгоор яах вэ гэхээр хэрвээ одоо тухайн машины маань даагаад байгаа хэрнээ зунгаг нь барьсан одоо хоньны ноос энэ төр их орсон байхад мөн одоо энэ сойтгоор бас ингэж үрж цэвэрлж болно. Цэвэрлснийхээ ар дээр тослоод тэгээд ахиж тослоод тэгээд ахаад ажиллуулж болно гэсэн үг. За энэ цахилгаан хайчийг ер нь бол ажиллуулж байгаа тохиолдолд бол одоо нүднээсээ хол байлгах ёстой. Ямарваа хонио харгаж байхад хончин хөдлөх ч юм уу ямар нэгэн асуудал гарах юм бол эхлээд ингэж унтраагаад тэгээ газар тавьж угаагаад дараагийнхаа үйлдэл хийн. Яагаад гэвэл энэ болохоор маш их хурц ирмэгтэй, нүд амаа сохлох бас аюултай. Нөгөө талаар гар хөлөө авах бас эрсдэлтэй учраас тухайн машиныг унтраагаад газар тавина гэсэн үг. За ингээд одоо бол хонио хайчлах процесс маань явагдах гэж байна. За хонио хайчлахын тулд гол нь биднээс яаж байгаа юм гэхээр цахилгаан хайчаар бол хоньыг одоо хүлэхгүй аргаар хайчлах ийм зорилттой байгаа. Тэгэхээр хамгийн нэгдүгээр алхалт бол хонио одоо зөв байрлуулах одоо тийчлэхгүй байлгах ийм технологид бидэнд хэрэгтэй. Ийм учраас хонио хайчлах нэгдүгээр алхам бол яг үгээр хонио баруун гуйн дээр нь ингэж хэвтүүлээд буруу талынх нь хөлийг бол өөрийнхөө хөлний ард талаар нь ингэж оруулаад ингээд байрлуулж чинь. Тэгээд ингээд хөлнийхөө энд хоёр талаас ингээд тулаад өгч чинь. Ерөнхийдөө бол нэг талын гар маань хайч барина. Нөгөө талын гар бол тухайн хоньныхоо арьсыг чангалж өгнө. Ямар ч ингэж хөл гарнаас одоо барих ийм асуудал үүсэхгүй. За тэгээд би түрүүнд хэлсэн те одоо ингээд биднээс бол аюулгүй ажиллагаагаа шалгаад машинаа хөсөрцөн байгаа. Одоо ингээд хонио хайчлах юм процессд орно гэсэн үг. За ингээд аль болох өөрийнхөө биед хониог бол бүр ингээд навтайтал бас хэвтүүлчих болохгүй. Тэгэх юм бол энэ хониог хайчлахын тулд биднээсийн хөл нуруу хоёр дээр ачаал үүсэх учраас хонио аль болох дээшээ ингээд цомцойлгож барих юм бол одоо өөрийнхөө нуруунд ачаал ингэж бага үүсгдэг. За хамгийн нэгдүгээрт бол тухайн хоньныхоо одоо гидсийг харгах үйл явц байгаа. Энэ хонь дээр бол гидснийх нь ноос байхгүй учраас яг гидсэн дээр явагддаг дараалал хэлье. За гидсэн дээр явагдахад бол энэ татын гар маань бол ингэж барихгүй. Тэгээд хайчаан барьлаа. Машина асаалаа. За яг одоо бол ингээд одоо гидсний арсыг бол ингээд явна. 1 2 3 4 гээд хэрвээ энэ хонь маань одоо хэрвээ эр хонь байх юм бол хүүсний нөхөд энэ гараа дарж яаж ингэж авдаг юм гэж. За ингээд тухайн хоньны бол яг гэдэс хэвлийнхэн ноосыг авсан. Одоо биднээс бол хонио баг зэрэг хооронд нь ингэж өгөөд за тэгээд одоо дараагийн ажиллагаа бол хоньыг одоо гуйнаас нь дээшээ явах юм процесс байгаа. За ерөнхийдөө бол хоньыг харгахтаа айл болох дандаа доороос нь дээшээ явж гин. Тавны ноосыг авахтаа гуйны хонхорхоо дарж өглөөд энэ хоньны одоо гуйны энэ хонхорхоо хэсэг нэг тэнэж өгөх байгаа. За ингээд явлаа. За ингээд гуйн гаргасан одоо хамгийн сүүлд нь яг үгтэй дараа нь сүүлийг заавал гаргаж өгнө. За энэ хоньдоор одоо даасан гэхээр сүүлээ хайсан байгаа учраас хэдүүлээ дараах нь ээж юу гэдэг 50 руу явна гэсэн үг. Ингээд явчих. За ингээд ер нь бол дандаа доороос нь дээшээ маягтай явна.
За ингээ явсан. Одоо дараагийн биднээсээ алхалт болоод одоо хүзүүг нь одоо хэргах ийм алхалт байгаа. Инхийн тулд дараагийн гიშгэлт болоод одоо хөлөө шилжүүлээ. Хоньныхоо салтаан дунд тавилаа. Өвчүүнийх нь энэ хэсгээс хөлөөрөө тулж өгөөд ингэж тулж өгөөд энэ хөлийг нуруутай нь одоо тэрсэн дугтаар байлгаад тэгээд хоолойг нь одоо өвдгөн дээр нь тавьж өгнө гэсэн үг. За ингээд тухайн хоньны хүзүүнийх нь осыг авна гэсэн үг. Хэрвээ энэ хонь маань нөгөө муцагтай энэ төр байх юм бол бас энэ муцаг энэ төрийг бас маш сайн харах, анзаарах хэрэгтэй гэсэн үг. За ингээд хүзүүнийх нь осыг авчлаа. Тэгээд дарааных нь доошоно дадлын хэсгийн осыг авна гэсэн үг. Эндээс юм. За ингээд энд болоод дадлынх нь хэсгийг хажсан учраас одоо ингээд доороос нь ингээд хажуу тийш явна. За ингээд биднээс яасан гэхээр одоо ингээд хүзүүнийх нь осыг авсан. Одоо биднээс нурууны татал буюу одоо сүүлнээс нь толгой хөтөр одоо үйлдэл хийн. Инхийн тулд энэ хөлөө энэ тавьсан хөлөө хонтойгоо чирээд толгойг нь ингээд буулгаж өгөөд энэ талын хөл маань тухайн хоньны урд хоёр хөлийн дарж өснөөр одоо ингээд урд таталт хийн гэсэн үг. Нэгдүгээр таталт одоо ингээд сүүлнээс нь толгой хөтөр явчихсан гэсэн үг. За хоёрдугаар таталт хийлээ. За ингээд явчихсан гэсэн үг. За дараагийн гიშгэлт болоод энд одоо хөлөө ингэж шилжүүл тавиад тухайн хоньны бол арын хэсгийг зааж өгнө гэсэн үг. Яахгүй нэ. Ер нь тэргаас орсон хүмүүс бол ингээд сүүдний хэсгээс буюу одоо урт таталт хамгийн тохиромжтой байдаг. Ингээд тэргаад явчихна гэсэн үг. За хөлөө энэ шилжүүлээ. Одоо биднээс яг нөгөө талын буюу одоо талынх нь ноосыг хэрэгхэн тулд хөлөө өртүүлж тавилаа. Машина ингээд дээрээс нь доош нөгөө талын хүзүүний ноосыг авч байна. За одоо яг хүзүүнийх нь ноосыг авсан, эцгийнийх нь ноосыг авахын тулд хоньны толгойг баг зэрэг өргөж өгнө гэсэн үг. За тэгээд энэхээдээ одоо ингээд их биений ноосыг авахын тулд ингээд баг байгаа. Ингээд өдөргөө татал хийгээд явчих гэсэн үг. За ингээд хоньны толгойг одоо хасанд хөдөндөө хавчууллаа. Ингээд одоо өдөргөө баг багаар ингээд татал хийгээд явчих гэсэн үг. Ингээд хонь маань нөгөө яг гуйн дээр байгаа учраас тийчсэн ч гэсэн одоо ингээд босох гэсэн үг. За ингээд энэхүү бол энэ гар нөгөө талын гарууд дандаа машины ардаас буюу авшийн татаж ийм зэрэгтэр явж байгаа гэсэн үг. Ингээд одоо бол сүүлийн хамгийн сүүлийн алхалт бол ингээд явж байна. Хэрвээ ингээд тухайн хайч маань ноосондоо нисрэхгүй байх юм бол баг багаар бас ингэж нэг талаар нь нэг өнцгөр нь бас ингэж ноосондоо оруулах болно гэсэн үг.
За ингээд хонь харах процесс маань ингээд дуусчихна. За биднээс одоо ингээд дөнгөж сая бол яасан гэхлээр нөгөө цахилгаан хайчаар хонио харгасан ноосоо бол одоо англи ялгаа нь ер нь бол ноосыг дотор нь бол үргэлж болон хэвийн ноос гэдэг англи ялгахтаа бол 1-р зэргийн ноос, бутархай ноос, за өнгийн ноос гэж ялгана. За ингээд одоо саяхан бол харгасан хоньныхоо ноосыг хэдүүлээ англихийн тулд одоо энэ ноосыг тухайн хонь харгасан давцангаасаа өөр газар авчиад ялангуяа доор нэг орны пүрш шиг юм пүрш байвал бас их зүгээр байдаг. Тэгээд тухайн пүршин дээр ингээ хажихлаар нөгөө пүршин дээр ингээ тухайн хоньныхоо ноосных нь хог шороо ингээ ойчж байдаг. За ингээд хоньныхоо үргэлж ноосыг харгасан ноос ингээд доошоо харуулад тавьчихна. Энэ ноос хонь маань бол ийм одоо улаан алаг хонь ноос байна. За ингээд тавьсны хаар дээр бол тухайн хоньных нь нооснд одоо шээг байвал авна, будаг байх юм бол бас ингэж авна. За дараа нь бол яг уу гэхээр тухайн хоньд бол ийм өнгийн ноос байна. Энд бол ийм цагаан нооснууд байна. Энэ цагаан ноосыг бол ингэж ялгаж авна гэсэн үг. Ингээд тухайн хоньны яг энэ цагаан ноосыг нь ангилаад авчихна. За ингээд энэ хоньны ноосны цагаан ноосыг нь авчлаа. Энд бол одоо яг үгээр үргэлж буюу 1-р зэргийн ноос энд байна. Ингээд үргэлж ноосон бол зунгагийн дотор нь хийгээд ингэж хумаад тэгээд тухайн англин одоо ялах 1-р зэргийн уутан дам буюу одоо малчтай утанд бол шуудаа шуудаанд ингэж хийн гэсэн үг. За дараа нь бол одоо бидэнд бол одоо нэг өөр өнгийн ноос ингэ үлдсэн байгаа. Өөр öngийнх нь ноосыг бол ингээд хийчихнэ. Одоо өнгийн ноосондоо хийн. За энэ бол яг хөглөөр тухайн өнгийн ноос ялгах шуудаа байх нь. За хамгийн сүүлд нь бол одоо хогтой шээгтэй юм бутархай хаягдал иймэрхүү одоо ноосыг бол одоо бутархай ноос буюу одоо тийм хог хаягдaltaй ийм ноосонд ингээ хийж гинэ. За одоо бол биднээс одоо дөнгөж сая бол хонио одоо харгацсан байгаа. Харгасан одоо хайчаа цэвэрлэнэ. Хайчаа цэвэрлэхийн тулд тухайн хайчнаас уул ирээ салгаж авна. Уул ирээ хэрхэн салгаж авах вэ гэхлээр одоо энэ уулны болт буюу энэ хоёр төрөний чангалсан энэ болтоод одоо ингэж судлаад өгнө. Ингээд судлаад өгнө. Энэ болтыг бол ингээд судлаад эргүүлэхдээ энэ болтын сугарт унт нь бол юу ахгүй суллахгүй. За дээд талын төрөний нэг уул чангасан хэсгээ бас тодорхой хэмжээгээр судлаад өгчнө. Ингээд ингээд улаан авлаа. Биднээс ашигласан бол иймэрхүү болсон байгаа. Тэгээд бол ар дээр нахаад ирээ авлаа. Тэгээд ирээ авлаа. Аптеркийнхаа нөгөө талаар бол одоо энэ нөгөө хоньны машинд орсон, их биеинд орсон ноосыг бол нүгээр ингээд цэвэрлээд малтаад авч бас болно гэсэн үг. Ингээд цэвэрлэж чинь. За ингээд хусаа цэвэрлэж болно. Хэрвээ энэ маань маш их зунгаа ихтэй бол бас яг үзүүр хэсгийн ч юм уу энэ уул хийдэг хэсэг энэ төрний бас угаа цэвэрлж бас болно гэсэн үг. За одоо биднээс ингээд ашигласан уул ирээн бол одоо халуун бүлээн усанд одоо пери ч юм уу аяга тав угаадаг ийм юу хийгээд одоо бодис хийж жагаад халуун бүлээн усандаа хийчихнэ. Ингээд хэсэг хугацаанд байлгасныхаа ар дээр яхаа өгөхлөөр тухайн одоо уул ирний маань зунгах нь арилдсан байна. Үлдсэн хэсгийг нь сойтог юм уу даавуугаар угаагаад тэгээд хуурай юм юунд альчуурн дээр ингээд гаргаж тавиад тэгээд тухайн альчуураараа бол энийг бол яг хөглөөр одоо хуурай болтол нь арчина. Хэрвээ тухайн уул ирийг маань нойтноор нь ингээд арчаад юм уу хооронд нь хураагаа тавьчих юм бол уул ир маань хоорондоо зэврээд одоо цаашаа дэм ашиглах юм боломжгүй болно гэсэн үг. Ингээд угааж цэвэрлээд хатаасныхаа ар дээр биднээс бол тухайн уул ирээ одоо юу гэдгийг дахиж ирлээд дараагийнхаа хоньыг одоо хяргах ийм процесс руугаа орно гэсэн үг. За ингээд өнөөдөр ингээд та бүхэндээ одоо уул ирээ ирлэгч машин руу оръё. За ингээд ирлэгч машинаа одоо
хамгийн эхлээд ажилуулахын тулд юу юунаас бүтдгийг та бүхэндээ тайлбарлая. Мөн ар дээр нь ингээд одоо хэрхэн угсрах талаар энэ мэдээллийг өгье. За цахилгаан машин бол ямар ч байсан ийм одоо 220 кВт одоо малчтад бол моторын залгахад хамгийн боломжтой ийм байгаа. Энэ нь бол дотроо бас том жижиг гэсэн хоёр янз байдаг. Энэ машин бол одоо жижиг машин, ийм нэг дамартай. За ер нь том машин нь бол хоёр дамартай. Ингээд эргүүлээ хийчдэг ингээ хоёр янзаар хэрэглэдэг машин байгаа. Энэ машин маань бол нэг л ийм дамартай. За энэ машиныг угсарсны хаар дээр биднээс бол яг үгээр энэ одоо зүлгүүр буюу одоо ирлэгч энийг маань наасны ар дээр бол яг үгээр машинаа залгалаа. Дараа нь бол уул ирээн дээр барих ийм техникээр явна. За ингээд одоо яг үгээр энэ ирлэгч машинаа бол угсарч үзүүлье. Угсархаа өмнө бол ирлэгч машинд маань бол нөгөө уул ирийг тогтоох юм дүүжүүр байгаа. Дүүжүүрийг тогтоодог юм дүүжмэг гэж ярьдаг. Энэ дүүжмийг тогтоохын тулд энэ баганд буюу энэ шонг угсрах хэрэгтэй болно. За энэ шонг угсрахын тулд бол амархан нөгөөр нь орууллаа. Энд ингээд энэ болтоор доод талаас нь ингээд тогтоогоод өгч гэсэн үг. Энд ийм хоёр нөхөд байгаа алинд нь ч болно. Энэ бол за энд нь тогтоочлоо. За ингээд энэ харин энэ шонтой байгаа энэ нүхтэй хэсэг бол ингээд хөндлөн харж байх. Өстэй яагаад гэвэл энэ дахиад хөндлөн одоо баг нь бас орж ирнэ гэсэн үг. За энийг бол ингээд сайн чангараад өгөх хэрэгтэй. Ингээд энэ бас дотроо бол ийм түлхүүрүүдтэй байгаа. Энэ түлхүүрээр нь ингээд бас сайн чангалж өгнө гэсэн үг. Сайн чангалж өгөхгүй бол яг нөгөө одоо тухайн машинаа ажилуулад эргэлж байх үед эн чинь одоо эргэж тавих гээд байх. Эргэж тавихснаар одоо нөгөө аюулгүй байдал алдагдах ийм асуудал үүсэх учраас за ингээд эхний шум маань тогтооцсон байгаа. За энэний хардаар бол яг гэхээр одоо биднээс энэ хүрд буюу дамраа тогтооно. Энэ дамрыг яаж тогтоох вэ гэхээр энэ голын энэ уршаан гарсан энэ илүүд бол энийг оруулж ингээд тогтоож өгч гэсэн үг. За ингээд оруулчлаа. За энд мөн яг хөглөөр энэ болтыг оруулаад мөн яг ийм тусгай түлхүүрээр голыг маш сайн чангалж өгнө. Ер нь бол эднүсийг угсарсны аргаар болтуудыг маш сайн чангалж явахгүй бол сугарах яг одоо эргэлж байх явцад дамар чинь сударч өөдөөс чинь үсрэх тэгээд тухайн хүний гэмтэх ийм аюулгүй ажиллагааны зарчим алдагдах тул маш сайн чангалж өгөх хэрэгтэй. Гэтэ маш сайн чангалж байгаагээд ахаад нөгөө тайлагдах боломжгүй бас болгож болохгүй гэсэн үг. За биднээс бол яасан сая ингээд дамраа тогтоочлоо. Одоо бол энийг дээшээ сунгаад энэ дээр нөгөө дүүжмгээ байрлуулах. За энэ дээр ингээд яг ингээд хөндлөн юм дүүжмэг ингэж орж ирж байгаа. За энийг бас чангалж өгнө. Бүгдийг ингэж чангалж өгөхгүй бол ингээд ямар ч хөдөлгөөнгүй болгоно гэсэн үг эднүсийг тухайн үйл ажиллагааг эхлүүлж байгаа тохиолдолд маш сайн чангалж өгнө. Энийгээр энэ доод талын сумаар бол энийг тухайн энийг бол ингээд өндөр намыг нь тааруулж өгнө гэсэн үг. Одоо ингээд энд ирэх дүүжмэг өндөр намыг эндээр тохируулж өгнө. Энүүгээр бол зүүнчэн баруунчан буюу энэ дамрын энэ голтой энэ дүүжмэг хоёрыг тохируулж өгөх юм өргөн шум байгаа энэ бас. За энд нь ингээд ийм дэгэ байгаа. Энэ дэгэ маань яг хөглөөр энэ тухайн энэ дүүжмгийг ингэж тогтоох ийм дэгэ байгаа. За эднүсийг хамгийн эхлээд ингээд тогтоочих нь. Тогтоосныхаа хар дээр яах вэ гэхээр одоо ингээд тогтоочлоо. Тогтоосныхаа хар дээр яах вэ гэхээр бид нар энэ юу вэ? Дамрандаа энэ нэрлэгч буюу энэ одоо зүлгүүр гэж ярьдаг. Энэ зүлгүүрийг маань тогтоож өгнө. Энэ зүлгүүрийг тогтоож өхийн тулд энэ юу маань энэ дамар маань бас цэвэрхэн байх ёстой. Ер нь бол энэ
зүлгүүр дотор хоёр янз байдаг. Гэхдээ энэ машин дээр бол нэг л төрлийн зүлгүүр байгаа. Хоёр янз байх нь ямар ч үгтэй гэх юм бол тийм хоёр талтай, хоёр артай одоо хоёр дамартай машинд бол нэгэнд нь ширүүн, нэгэнд нь зөөлөн байдаг. Ширүүн зүлгүүр нь бол энэ удыг ирэлдэг. Зөөлөн зүлгүүр нь болохоор энэ ирэлгчийг бол ирэлж болтыг. Гэтэ яг энэ дээр бол дандаа нэг зүлгүүр ирсэн байгаа учраас одоо яг нэг зүлгүүрээр ирлэнэ гэсэн үг. Мөн одоо энэ дамарны диаметр нь том байх тусмаа уулын тухайн машины хүчин чадал сайн. Тэгээд нөгөө уул эрийг бас маш сайн ирлэх юм давуу талтай байдаг. За ингээд хэдүүлээ одоо дамраа наахын нөгөө юугаа хуулгаа наахын тулд яг үгээр энэ юугаа маш сайхан цэвэрлж өгнө. Энэ дамар маань маш сайхан цэвэр байх тусмаа биднээсийн энэ зүлгүүр маань маш сайн наалдна гэсэн үг. За зүлгүүрээ наахын тулд болохоор яг үгээр ямар нэгэн хий оруулахгүйгээр зүлгүүр чинь бол ингэсэн юм хуулга байгаа. Энэ хуулгыг нь татаж аваад энэнд бол ямар нэгэн хий оруулж болохгүй зорилгоор яг ингээ голоос нь маш төвшин наана. Энэ голын диаметрийг оруулаад ингээд энэ голоос нь ингээд захруугаан дарж өгнө гэсэн үг. Ингэж. Энийг маш сайн наалдуулж өгөхгүй бол бас ингээд машин маань ажиллаад эргэлтийн явцад бас энэ нөгөө бөмбөгөөд хуурах юм бас аюултай байдаг. За ингээд дамран дээр бол биднес сая ясан зүлгүүр ингээ наачсан. За одоо болохоор юу вэ гэсэн үг? Энэ тухайн 90 уулыг ингээ тогтоодог юм дүүжмэг байгаа. За энийг бол энэ тогтоохын тулд бас стандарттай. Тийм учраас одоо энийг ихэд бол энэ ингээд маш дээр байгаа. Ер нь бол яг үгээр яг энэ голын энэ цэгийн юм харалдаа перпендикуляр байх хэрэгтэй. Тийм учраас энүүгээр одоо тохируулна гэсэн үг. Энүүгээр өндөр намаар нь тохируулна гэсэн үг. За өндөр намын тохируулчлаа. Одоо бол яасан энэ бол ингээд баг ойролцоо шуун тий. Нэг бас хит доош нь бас байж болохгүй. Энэ голын юунаас үл чацуу буюу үл яадаг энэсийн дээш бас байж болно гэсэн. Энэ за ингээд биднээс яасан өндөр намаа тохируулсан. Одоо бол энийхээ өргөнийг тохируулна. Энд яг ингээд одоо бол харалдаа харахад бол яг ингээд энд бол хамгийн захт нь байгаа. Энийг мөн яг энийхээ төв зэгт нь одоо атчих гин гэсэн үг. Тэхийн тулд одоо энэ болтыг судлаад за ингээд чангалаад өгч. За ингээд яасан ингээд энд бол яг төв цэг нь болоод дээрээсээ бас мөн төв цэгтэй. За одоо энэ урт богныг нь бас тааруулж өгнө. Үл ялэг юм урт байх хэвээр. За энэ болтуудыг аль болох ер нь эргэж гүйхгүй ингээд чангалж өгсөн ба бас зүгээр идэг. За ингээд яах нь вэ? Энэ дээр бол одоо ингээд биднээсийн уул ирлэх машин маань ингээд бэлэн болж байгаа. За тэгээд одоо энийг бол асаахын өмнө бол энэ дамрыг бол заавал ингэж эхэлж эргүүлнэ. Эргүүлж байх хэрэгтэй. Эргүүлж байгаад асаана гэсэн үг. За хэдүүл одоо асаагаад үзье. За ингэж яваад машинаа асаалаа. За ингээд машин маань асч байгаа. За ингээд асаасныхаа дараа бол биднес яг үгээр энэ одоо уул ирийг тогтоогч энэ соронцтой ийм төмөр дээр энэ уул ирээ тогтоогоод энийг бол биднес яасан ашиглаад ашигласан хаар дээр маш сайн цэвэрлээд хуураа болтол арчаад одоо бол биднес ирлэх ийм процессд орж байна. Тэгэхээр яг үгээр энэ соронцтой энэ төмөртөө ингээд тогтоогод өгч байна. Ингээд тогтоогод өгч байна. За энэ машин маань дамар нь жижигхэн учраас энийг бол наашаа цаашаа 6 удаа ирлэнэ. Том дамартай машин дээр бол ерөнхийдөө юу ядгийг 3 удаа л нааш цаашаа ирэлцдэг. Юу улын нь бол 6 удаа, эрийн нь бол 3 удаа гэд ирэлцдэг. Энэ дээр бол биднес 6 удаа ирлэхгүй нөгөө диаметр жижигхэн учраас бас нөгөө дутуу ирлэгдэх юм уу эсвэл муу ирлэгдэх юм боломжтой гэсэн үг. Одоо ингээд хэдүүлээ ирлэх процессд оръё.
За энийг бол энэ гоцоонд нь энэ дүүжмнээс хийж өгөөд эндээс нь давхар барина. Тэгэхгүй нөгөө энэ чинь сугарч хийх магадaltaй. Тэгээд зүүн талын хөлийг уршаан тавиад өөрөө жоохон ингээ бүхийж өгнө. Тэгээ аль болсон ер нь болж их юм бол энэнтэй нүдний шил зүүх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэний очин нөгөө одоо нүд рүү юм өсөрч орох. Энэ бол бас нэг нөгөө талаараа мод хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн үг. За ингээд ядаас одоо энэ 99-90 одоо сайн муу одоо яг орж өггүй ингээд шалгана. Энэ бол яагаад жоохон саармагдсан байна. Саармагдах юм бол одоо дутуу ирлэгдсэн байна гэдээ ахиж бас ирэлж болно гэсэн үг. За энийг одоо ахаад нэг явуулж үзье. Ингээд энэ дамарнаасаа хоёр тишээ илүү гаргаж болохгүй. За ингээ иймэрхүү маягаар ирлэн гэсэн үг. Тэгэл ингээд унахчихна гэсэн үг. Ингээд энэ бол улыг бол бидээс одоо 6 юм уу 9 удаа явахгүй бол энэ дамар маань бас жижиггүй учраас яг жижиггүй учраас бас муу ирлэгдэнэ гэсэн үг. Жижигхэн байх тусмаа тухайн ирлэгчийг олон дахин давтана. Том энэ диаметр нь том байх тусмаа тухайн одоо ирлэгч улыг бол цөөхөн одоо барьж ирлэн гэсэн үг. За ингээд иймэрхүү байдалтай. Ийм ирлэгч байлахад олон дахин одоо ирлэх тусмал энэ нингэр нь буруу ирлэх юм бол энэ нэрнүүд нь хотгор гүдгэр болоод үүнээсээ болоод нөгөө хонь харахад тэртэй болно. Одоо бараг л хаяхал хэмжээний болно тий. Тийм болохоор ер нь аль болох одоо энэ цахилгаан хайжийг ашиглах юм бол уул ирний нөөц сайтай байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт нь гэх юм бол энэ тухайн машинтайгаа харьцахтаа зөв ашиглах хэрэгтэй. Гуравдугаарт нь гэх юм бол энэ уул ирүүдийг бол маш сайн угаа цэвэрлж явах хэрэгтэй. Дутуу угаагаа дутуу цэвэрлээд нойтноор нь энэ дээр ирэлж болохгүй. Дараа нь бол усанд хийгээд өмсгөөд бол нойтноор нь хаяад зэврүүлж болохгүй. Тэгэх юм бол бас яг анхны шиг байрлалаараа бас нөгөө яаж явахгүй. Стандартын дагуу бол сайн ирэлж болохгүй, ир авахгүй гэсэн үг. Ийм дутуу ир авах юм шаардлага гарна гэсэн үг. За дахиад нэгийг одоо ингээд ирэлж үзье. 1 2 3 4 5 6 за ингээд мөн адилхан яг устайгаа байрлсан газартаа авчирна. Дамарнаас яг бас илүү гарахгүй ингэж ирлээ гэсэн үг.